юмд шууд гарч ирдэг гэсэн үг. Тэгэнгүүт British English нь болохоор баг зэрэг нэг юм оо аваа гаргана. Ийм хоолойных угаас гаргаж байгаа юм шиг. Call гэж хэлж байгаа. Call. За, хэдүүлээ киноны жишээн дээрээс харъя. I'll call you. I'll call you. I call you, тий? Call you. Call you. За, call. За, тэгэнгүүт British English болохоор хэдүүлээ саяны тэмдэглэгийг санах юм бол буруу харсны C үсэг шиг тэмдэглэгээсэн тийм үү. За, тэгвэл энэ авиг яг British English дээр яаж дууддаг вэ гэдгийг сонсъё. Horse. Or гэдэг нэг юм хоолойны нэлийн угаас аваа гарч агаад or За, бичлэгнүүдээ гоё дагаад хэлээд хамт гоё туршаад үзээрэй. Тэгэх юм бол аюу их юм сурдаг байгаа шүү. Гэд ам их нэлийн том ангаана. Тэгээд аваа гаргана. За, энэ дагаа үгнүүдийг бүгдээр дандаа аваатай уншина. order. Horse. More. За, эхнээс нь харах юм бол эхний үг маань order байна тий. Order. За, тэгэнгүүт энэ дээр байгаа R үсгийг бид нэр дуудахгүйгээр OR хоёр үсгийг нийлүүлээд гэж уртаар дуудана гэсэн үг. За, гэд энэ авиг хэлэх үед хоолойны чинь ингээд уг хэсэгт нь жоохон чичирж байгаа юм шиг мэдрэгдэх хэвээр. За, тэгээд order. За, дараа нь horse. R-ын бас мөн адилхан дуудахгүй байна тий. Англичууд ихэнхдээ R-ын дуудахгүй байна. Тэгэхээр horse гэж хэлэх нь. Horse гэдэг бүр гэж цэвэр дуудахгүй байгаад хоолойны угаас гарч байгаа гэсэн үг. Horse. За, тэгээд more. Тийм хоолойныг чичирж гин үү? Яаж ийм бүгдээрээ гоё туршиж хариулж ирээ. Яг хэлэхээр ингээд хоолойны чинь энэ уг хэсэгт яг гоё чичирж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Order. Horse. More. За, дахиад бичлэгээ хийдүүлээ нэг